Монгол улсын үндэсний урлагийн их театр үзүүлж байна. За Монгол найрны тухай хоёлаа яриа тийм ээ. За Монгол найранд бол одоо олон төрөл байдаг. Хүүхдийн сэвлэгний найр, хормын найр, гэрийн найр, ард өргөөний найр тийм ээ. Аливаа найр бол бас өөр өөрийн гэсэн дэг жаягтай. Монгол найранд дуулагддаг дуу бол одоо жаргааж дуулдаг дуу, найрыг ихлүүлж дуулдаг дуу, дуулдгүй дуу гэж байдаг. Жишээ нь найранд одоо найрыг ихлүүлж дуулах дуу бол одоо тэгш таван хүсэл, хуурын магнаа, сав хертэнц, тийм төмөн их энэ том дуунуудаа сайхан дуулдаг. За энэ дуунууд маань хотын хувьд бол яруу төгөлдөр дандаа хүнд сайн сайхныг бэлэгдсэн өөдөн дэвжхийг юусэн юм дуунууд байдаг. Түүнчлэн бас эсрэг одоо дуулдгүй дуу гэж байдаг найранд. Торовент гэх юм уу, жаахан шарга, ганди мод гэх юм уу тийм ийм зэрэг дуунууд бас дуулдгүй дуу байдаг. Найрны энэ дэж аягтай сайхан дуунуудыг өтгөс буурлууд хүүхдүүдтэй түгээхийн тулд олон гişэд бүгдээрээ сайхан дуулдаг, хуурдаг, өргөн цар хүрээдэг юм. Найр гэдэг юм маань цаагаараа хүмүүжил болж явж байгаа байна. Энэ дуу маань хуур магнаан гიშгэнд хурсан олон даяараа ая төрөлгийн өргөж амар жаргалтай найрлцгаая гэсэн ийм сайхан утга төгөлдөр өгтэй. Бүтэн сайхан дуу маа.